байна уу хүүхдүүдээ? 7 дугаар ангийн Монгол нэг хичээлээр уулзаж байгаа баяртай байна. За бүгдээ өнөөдөр ямар сэдвэр хичээл үзэх вэ гэхээр зөв бичих дүрмийн баттгал буюу 2 дахь хичээлтэй харилцсан. За хичээлийн та бүхэн маань дэвтрээ дэлгээд анхааралтай сайхан бичих тэмдэглэн гэдгийг анхаараарай. За өнөөдөр хичээлийн зорилгын хүрээнд бол дараах 3 алхмыг авч хэрэгжүүлнэ. За нэгдүгээр бид нэр өмнө ажилласан, би дааж ажилласан болон багш нь бол хариуг нь явуулсан даалгавар бүхий 5 ихээс 10 үгийг чийжвч чинь. За өмнөхийг баттгах буюу 7 гэсэн дугаар дээр очсон ихийн алдаагаа та бүхэн дахин баттгаж үзүүлнэ. За ихээс алдаатай үгсийг таних тайлбарлах гэсэн шинэ ихтер ажиллах гэсэн 3 алхмыг хийж хэрэгжүүлнэ. За одоо багштай та бүхэн дараах 10 үгсийг анхааралтай сонсон. За маш сайн анхааралтай сонсоод слайднаас хуулгалгүй бичиж өгөхтүүдээ. За багш нь хэлээд явъя. Тавбил, зурсхийн, дамжин, хүндэрлээр, тасалдаг, хүрдгийн, ярьж, хадгалж, сорив, гэрчлэн. За анхааралтай сонсоод бичих тэмдэглэсэн гэж бодож байна. За одоо бүгдээрээ харин слайд руугаа харъя. За энэ бол яг өмнө ажилласан үгс учраас та нарыг бол би одоо 10-аас 10 буюу 100% хийж чадж байгаа гэж бодож байна. Хэрвээ алдсан үг байх юм бол та нар дэвтэртээ нэг анхааралтай тэмдэглэн бичиж авна. За одоо видеого зогсоож байгаа. Яг залах уралгүй нэг алдсан үгээ бичээрэй. За одоо өнөөдрийн хичээлийг буюу өмнөх хичээлийн баттгалтайгаа эхлэе тийм ээ. За өмнөх хичээл багш нь ийм их өгсөн. Ганцхан 8 эд цэцгэлж ирээн хөх бат Бээжин Улаанбаатарын хооронд Монгол хятад хүмүүсийн хөл тасархаа болжээ. Би 8 арилжин дөрвөж хэдэн хоногийнхоо ноос арьс махыг замын панчингуудад хэр тааруу үнээр өгч нэг л амьдралаа болгодог. Хэдэн боргийн мэдвэрчүүлснийг толгойтой болгон мөрөө гаргахыг хүсдэг. Бас өндөр өвгийн ханыг нь тулаад бутсан урт цагаан хэрмийг үзмээр санагдаад болдгоо. Ингээд л гутлаа ганцглан дотор газрыг зорьсон билээ. За энэ ихийг өгсөн. За тэгээ өмнөх хичээл дээр багш нь ихийг өгчөөд юу гэсэн тайлбар өгсөн гэхээр ихийн анхааралтай ажиглан 3 удаа харааны уншлах юм. За 3 удаа энэ ихийг уншаад ирэхээр аяндаа нүдэнд тасгал болоогүй алдаатай үгс ажиглагдаад эхэлнэ. За жишээ нь гэхэд нөгөө журмсан толыг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ гэдгээр бол өнөөдөр тайлбар өгсөн тийм ээ. За энэ тайлбар дээр бол энэ үгсээ алдаатай гэж санагдсан үгсээ тэр журмсан толь дээр бичиж үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол алдаатай юу үгүй юм гараад ирнэ. За ингэж толыг бол хамсгаж хэрэгж болно гэж тайлбар өгсөн. За эндээс бол энд ямар үгс алдаатай вэ гэхээр цэцгэлж, тасархаа буюу энэ дэр гарч тийм хөл тасрах. За өгч, амьдралаа. Тийм ээ амьдралаа. За тэгээд илүүчилсэн их. За энэ 5 үгийн алдаа гарч ирсэн. За одоо бүгдээ энэ 5 үгийн алдааг зөв болгож хичээнэ. Та нар одоо өмнө хийсэн гэрээ даалгавар тулах нь биш үү? За цэцэглэж. Яагаад энийг ингэж хэлсэн гэхээр энэ бол үгийн аман ярианы бичгийн хэлбэр ирсэн. За тэгэхээр үйл өгүүлэх ил дааврыг 7 буюу Монгол бавраар төгссөн үгэн залгахтаа ихшгэ хойно бичиг гэсэн үг байдаг. Тэгэхээр үгийн үндс бол цэцэггээ Монгол орыг гээ үсэг бичиг тийм ээ. За энэ дээр үйлгийн эдийг залгахтаа ихшгэ хойно аваад энд цэцэглэж гэж ингэж ичих хэрэгтэй байна. За тасрах. Энэ бол нэгэнд үүссэн үндсийг эвдэхгүй үчин гэсэн дүрмийг гажиж чицсэн үг гэж байна. Энэ хэрвээ ингэж чицсэн бол. За үгийн үндсийг харин тасар тийм. Энэ дээр үйлгийн ихийг залгахад бол үгийн үндс тасрах болж хувирдаг. Тэгэхээр нэгэнд үүссэн үндсийг эвдэхгүй үчин гэсэн дүрм Монгол хэлнэд учраас тасрахаа. За энэ өгч бол аман ярианы хэлбэр өгж гэж хэлсэн байсан алдаа. Тэгэхээр бол 7 буюу 7 Монгол бавраар төгссөн үнд чийг залгадаг тийм ээ. За амьдралаа. Амьдрал яг энэ тасрах гэдэг үгтэй адилхан үгтэй. Амьдрал, амьдралаа. Нэгэнд үүссэн үндсийг эвдэлгүйгээр одоо амьдрал гэдэг үгэн дээр нэр өгүүлсэх ил залгахад нэгэнд үүссэн үндс болцсон амьдрал. Тэрэндээ дараагийн дагавар нөхцөл залгахад нэгэнд үүссэн үндсийг эвдэхгүйгээр амьдралаа гэж хэлж байгаа. За сүүлгийнх нь бол идэвчилсэн их. За энэ бол нөгөөд яриад байгаа 7 дээр бол үйл үгийн ил залгахад ихшгэ хойно ардаа. Тэгвэл заримдаг дээр үйл үгийн идийг залгахад ихшгэ урд ачна илүү чил.
Тийм ч бас илүү чилсэн их гэж хөргөж байна. За тэгэхээр өмнө өгсөн гэрийн зураг төгссөн ихийн та бүхэн ингэж завруулж чинь дүрмийг бол одоо ийм байгаар тайлбарлах байсан. Тэгэхээр манай хүүхдүүд их чинь над руу зөв болгож бичснээр явааснаас ш дүрмийн тайлбарыг явуулсан хүүхд байгаагүй. Тэгэхээр энэ дүрмийн тайлбарыг анхааралтай сайн бичиж яваарай. За өнөөдрийн ажил гэхээр бүгдээр харъя. За өнөөдөр болохоор энэ ихэд ажиллана тийм ээ. За багш нь уншия. Аяны замд гахаа чирч хамт явсан ганцхан намжид наад худалчин дотор газар үн хүрэхгүй. Харин эртний идэл цуглуулагчид худалдвал овоо юм чангаа. Гэхдээ цагаан хэрэм дээр ирсэн Америк англичуудад доллараар өгч чадвал харин ч өөрчлөлт хүнд хийгээд явчихна гэгчлэн 8 хүний ухаанаар илдэвлэн. Ямар зоригтой өвгийн гутлыг авч яваа та нар битгий их нэртэй ч хэлээгүй. Миний холын бодлыг та нар яаж ойлгох билээ дээ гэсэн шүү бодож явлаа. За энэ бол нөгөө Монгол гутал ихийн 8 дугаар үргэлжлэл гарч ирж байгаа. За энэ ихийг ихлээр та нар юу түрүү 3 удаа харааны урьдчилан гарч байна. 3 удаа. За тэгээд ирэнгүүт за энэ нэг алдаатай байх боломжтой гэсэн үгсийн доогуур зурах юм уу дээр нь тодруулга хийгээд явна тий. За тэгээд одоо багштайгаа хамтраад олъё. Ямар урьс алдаатай байсан гэхээр чирч, ганцгын, гихчлэн, элдэвлэн, хил гэсэн үгс алдаатай байж байгаа. За энэ чирч мөн адил Монгол ба өгч гэдэг үгтэй адилхан тий. Монгол аваад гэж хэлбэлхад чирч, жиш биш ээ. За ганцгын гэдэг үг юм үгийн ивцсэн. Гэтэл үгийн өнцгөрөө ганцг агаар төгссөн үг тий. За тэгээ агаар төгссөн үг гэдэг нь ихээр төгссөн үг энэ хийгээд докторгүй юм гэж иргэдэд ганцгны гэж хөргөж байгаа. За энэ дэр байж. Гихчлэн үгийн үндсийг алдаатай хийсэн дүр байж. Гихчлэн шууд ичдэг. За элдэвлэн гэдэг бол нөгөө өнөөх үйл үгийн эд үсгэх давар. За элдэв гэдэг үг бол Монгол баараар төгссөн. Та үйл үгийн эдийг залгахтай гიშгээр хойно элдэвлэнэ. За тэрч битгий хэл гэсэн үгийг бол алдаатай хийсэн. Үгийн үндсийг алдаатай хийсэн гэсэн юм тест гарч ирж байна. За тэгэхээр бол багш бол яаж юм гэхээр 5 үгийн алдааг 4-ийн хамт тайлбарлаж өгсөн. Одоо та нар болохоор хэрвээ би багшгүй байсан бол энэ тайлбарыг яг ингэж олж чадах байсан уу гэдгийг сайтар бодож тунгаагаад нүдлэн тогтоох шаардлагатай. За одоо багш нь бол дараагийн хичээлээс эхлээд нүдлэн тогтоох үгсийг өгж явъя. За өнөөдрийн хичээлээр бидний нүдлэн тогтоох хичээл бол дараах 3 үг байна. Энэ 3 үгийг бид нар маш их алддаг тийм. За багш нь энд бол холбоо үг болгоод хүүхдүүдэд өгчихсөн байна. Тэгэхээр та нараа энийг бол дэвтэртээ бичээ. Өгүүлбэрт оруулж зохиогоод нүдлэн тогтоох хэрэгтэй. За эхний үг авраг болох. За бид нар юу гэж алдаж ичдэг вэ гэхээр аврагаа гэж хэлдэг. За тэгэхээр зөв үг бол аврагаа. За дараагийн үг авилга гэдэг үг байна. Авлигаа гэж хэл зөв. Авлигаа. За нөгөө хүмүүсийн үг маань авьяас. Авьяасыг бид нар юутай бичиж андуурдаг? Хатуугийн тэмдэгтэй. Тэгэхээр энэ бол зөөлний тэмдэгтэй бичигдэх үг байна тийм. За мөн яагаад дааг өгчдөг. Тэгвэл авьяас гэдэг үг болох гээд байна тийм. Тэгэхээр авьяас гэхин тулд чи яа өөрөө нэг гişг ороолсон, ард нь нэг гişг нэмж бичиж урт гişгтэй үг болж байгааг санаа. За ингээд энэ үг бол авьяас чадвар, авилга үг, авраг болох. За энэ 3 үгийг та нар дэвтэртээ нүдлэн тогтоож бичнэ. За мөн 3 үгээрээ өгүүлбэр зохио. За дараагийн хичээл дээр энэ 3 үгээр чийжчиг авахыг сануулъя. За ингээд өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За одоо харин гэрийн даалгаврыг өгье. За гэрийн даалгаварт бол цагаан Монгол гутал гэсэн ихийн үргэлжлэл болох ихийг өгсөн. Энэ ихээс мөн адил алдсан 5 үгийг бичээ. Түүнийг зөв болгож бичлээ. Одоо харин ямар учраас ингэж бичсэн дүрмээ тайлбарлахыг оролдоно. Монгол хэлний зөв бичих дүрм гээд интернет, Google ашиглахад бол та бүхэнд мэдээлэл гарч ирнэ. Тэгэхээр баг зэргийн бүтээлч санаачлагыг хийгээд гэрийн даалгавраа хийнэ. За ингээд өнөөдрийн хичээл анхааралтай хандсан сурагчдаа баярлалаа.